Эмнэлгийн гол цөм хүнд болон нэг хүн түүнийг хүлээж авах тасгал нь эрчим тэмжлэгийн тасаг байдаг. Яг амь тэнсэн өхөл амьдралын зааг дээр байгаа хүмүүст маш богино хугацаанд шуурга арга хэмжээ авах, суулгын тусламж үзүүлэх шаардлагатай байдаг. За тэгэхээр эрчим тэмжлэгийн тасгийн совилогчдоос бол маш их хурд эрч хүч чадвар шаарддаг. За мөн олон тал төрөлцсөн нарийн мэрэгжлийн ур чадвар, сэтгэлийн хүч шаардж идэг. Тэгэхээр маш хариуцлагатай, хорон мөч бүр үнэтэй тийм л чухал мэрэгжил. Энэ талаараа ер нь их унтдаггүй. За, хөөрч гişнэ үү? Нойртой хэр байна та? Нойртой. Сайн бариулж. Уламжлалтын совилогч гэхээр ер нь гараараа энерги зарцуулдаг, барайч хүн судас барьдаг эмчнэр хурууны өндгөө ер нь хайрл гэдэг шүү дээ. Хүн ч өдөр ажил битгий хамаагүй хийж хурууны өндгөө баг эскэрэ гэдэг. Хүний өвчнийг гараараа идэх гэдэг чинь хамгийн сонио өвдөстэй юм шиг тийм нэг гоё мэдрэмж байдаг шүү дээ. Энэ алсын дуудлагч явж явах хооронд бол одоо айлдаа яаж хөрөх үү, шүн орой байна, айлаа яаж олох вэ? Жолооч маань хэдий мэдж байгаа ч гэсэн бид нар бас аль болохоор хамтарч ингээд эрмэлдсэн хайрсан сэтгэлээр хүндээ хүрэхийн тулд бид нар ингээд маш их алсын бараг ширтээд тэгээд элсэн цуучих вэ гэд ийм бодлуудыг тээсээр явбал хүнд гэмтлийн үед ээж болно. Яралтай хаалгаа үзүүлэх шаардлагатай байж болно. Дээрээс нь төрөх одоо хүнд яралтай тусламж үзүүлэх байж болно. Нэраа хүүхдэд тусламж үзүүлэх үед баг бүрдүүлж явах тохиолдлууд маш их байдаг. Ерөөсөө ямар ч тохиолдол гарсан тухайн үед сэтгээд морь тэмээгээр явах одоо унж чадахгүй ч гэсэн унж чадах хүртэл одоо тийм тохиолдол гарч ирсэн. Тэгээ энэ бүхэндээ бол бид нар чадахгүй бүхнээ одоо сурч хэвшдэг. Хаалганы ширээн дээр 21 багж дэлгэсэн бол хаалгаа дуусахад 21 багж л байх ёстой. За одоо өнөөдрийн хаалгаанд 10 шарг хэрэгэлсэн бол 10 шарг л хаалганы төгсгөлд бохроороо хогийн самд байж байгаа ёстой. Нэг шарг салфетыг дутах юм бол тэрийг заавалчгүй олно. Нэг хаалганы сувилагч маань 3-аас 4 эмчэд, заримдаа бүр том хаалгаанд 5-6 эмчтэй ингээд давхар орох болдог. Гэтэл одоо энэ эмчэд хайч өгсөн бол, энэ эмчэд пинцет бариулсан бол тэр бүхнийг өөртөө ингээд өсө компьютер шиг нүдэлж явах ёстой. Тэгээ яг тэр эмчээсээ тэр багжаа эргээгээл авчих ёстой. Өглөө одоо хамгийн түрүүнд ирээл за нүур царай нь ямар байна, гамин үзүүлэлт хэвэн байна уу, биеийн байдал нь одоо шөнө яаж хонсон байна, сайжирч юу гэд хараад тэтгэл ханамж авдаг шүү дээ тэрнээс. Даралт нь унаад байна, зүрх нь хэм алдагдаад байна. Яг л тэр амь тэнцсэн үхэл амьдралын зааг дээр байгаа мөчөд тэр тариаг солих хугацаа хүртэл совилогч хүний ахвалцсан ба маш шаардлагатай. Бид нэр одоо ингээд яг солих боломж маш өндөр тунгаар амь дэмжлэг тариа явж байгаа үед бол бид нэр зэрэгцүүлээд 2 пампанд тавьж байгаа хүртэл одоо нэг нь ингээд дуусах төхөр мэдээж нөгөө дохио өгдүүлдэг аппарат маань дуусах төхөө дохио өгтөн зэрэг дараагийн пампыг гял цасаагаал үргэлжилсэн байдлаар үргэлжлүүлээд тавих жишээний яг нөгөө эрчим тэмжлэгийн энгийн дасгыг одоо цагийн тариа ховор ерөөсөө л яг ингээд минут секунд тутамтай уралдаал яг ингээ үргэлжилсэн байдлаар байнгын имчилгээ хяналт хийж ядгаар ээж нь аав нь өөр хүүхэд нь өвдөхөд бид нар өөрсдийнхөө өөр хүүхдийг өвдөхөд хүртэл ингээд хажууд нь манаа л унтаж чадахгүй тий ингээд тохон дээр нь гараа тавиал халуурч гэнэ үү яаж гэнэ гэл дахин ингээл үзэл за тэгээд шөнийн ээлжтэй үед бол унтна гэсэн ойлголтод ерөөсөө байхгүй яг л тэр их хүний үрдээ одоо тусалж үзүүлдэг шиг чин сэтгэлээсээ хажууд нь байж сулхуун тусламж үйлчлэлтэйгээ үзүүлж байдаг.
Манайх бол мис заслын 8 чиглэлээр бол хагалгаа явагддаг. За өглөө манай ажил мис заслын хэрэгсэл тэр дутагдaltaй байна уу үгүй байна уу гэдгийг бүгдийг хянд шалгаж ажил маань эхэлдэг. Яг шоргоолч шиг байгаа юм чи өглөө чи ингээл ерөөсө хүн болгон өөрийнхөө өрөөнд бүх юмаа бэлдээл гүйж байгаа. Тэгээд бүх юм ингээл яг цагтаа эхлээл мис заслын тасгаасаа хүнээд дуудаад аваад ордог. Дөрвөн хагалгааны өрөөнд бол өдөрт дунджаар 12-оос 16 хагалгаа бол төлөвлөгддөг. Анагаахын ухааны их сургуулийн багш нар маань хагалгаанд ирж ордог учраас сургалт хагалгаа хоёроор нэгэн зэрэг явагддаг. Мэдээгүйжүүлэх хагалгааны нэгдсэн тасагт хоёр чиглэлийн хоёр том шинжлэх ухаан нийл одоо совилогч ажиллаж байна гэсэн үг. Нэг нь мис засал хагалгааны совилогч байна. Нөгөө талд нь болохоор хүний амьсгал зүрх судасыг ингээд бариад одоо жишээ нь 1 цагийн хагалгаа байна уу 5 цагийн хагалгаа байна уу? Яг тэр хугацаанд ямар ч өвчтөнд өвдөх мэдрэмж өгүүлэхгүй мис заслын эмчийг ажиллах бүрэн бололцоо боломжоор нь хангадаг бүхэл бүтнийг ийм мэдээгүйжүүлгийн ингээ эмч совилогч хоёр маань ингээд бас баг болж ажиллаж байдаг. За хүүхдийн яасан бэ? Яасан мэдсэн үү? Халуураад тэгвэл сая түргэн дуудаад. За. Хүүхд болон том хүнийг ботох юм бол зовир шаналгаагаа өөрөө хэлж чадахгүй. Тэгэхээр бид нар эмчилгээний тактикаа зөв баримтлах хэрэгтэй байдаг. Нэн шаардлагатай сувилгаа нь юу вэ? Нэн шаардлагатай эмчилгээ нь аль вэ гэдгээ сувилагч байнгын өөрөө дотроо сэтгэн бодож зөв шийдвэр гаргаж явах хэрэгтэй байдаг. Тэгээ хүүхдүүд маань өнөөдөр хүнд өвдсөн байсан ч гэсэн сэргэж байгаа явцвал том хүнийг бодвол зүгээр нөгөө мандаж байгаа нар шиг л гоё гэгээлэг харагддаг биднэрт. Би өөрөө нөх хүүхдийн сувилагч болсноос хойш анхныхаа хүүхдийг гаргасан. Тэгээд яг хөвтөж байгаа өвчтнөө одоо зовиртой үед нь толгойг нугаад би яаж бариул дээр өвчт юм уйлуул яахыг хөдлүүл яах вэ гэж хүртэл охиноо баг байхад нь бомба ингээд 2-3 удаа тавьж үтсээд туршлага хийж үтсэжсэн. Тэр үүднээсээ энэ хүүхдийн тасагта бас эрүүл мэндийн боловсролыг сувилагч хүн ээлжинд гарч явах явцдаа тэгээд хүнтэй үйлчилж явах хоорондоо энэ өвчин дахиж хүрэхгүй тулд ингэх ёстой, ингэж урьдчилан сэргийлэх ёстой, агаарт гарахтаа хүүхдээ ингэж анхаарах юм уу? Эцэгчүүдэд дандаа нөгөө амьдралын одоо хэвшил болох сургалтуудыг давхар явуулж яадаг. За өдөөсөө хадгараа. Хадгалж суу тавьсан байгаа. Юу ачуу? Хөл гараараа өвчөж байгаа. Хөл гараад өвчөө. Сарсан биесэн султаад өгөөрэй. Дээр үе мундаг барайч нар яага яс хугарлтыг тэгж сайн барьдаг байсан учраас нөхдөр гүзэн нөгөө яс хуглаад хийчдэг. Тэнгүүтээ тэрнийг ингээд эвлүүлж барайл. Тэгээл ингэж хараал тэгж хөгжүүлдэг байсан. Европоор зөндөө эмчилгээ хийлгээд бас гараал үйлчлэгээ гараад ирэхээр бас хэдэн сарын дараа дахиад өвддөг байхгүй юу? Уламжлалыг бол бас нэг тэр өнийг бариад гаргасан үед бол жилээ барагч удаан зарим нь бол бүр идэгчдэг. Бариач хүний ур чадвар бол яг хүний одоо янз янз бие организмтай хүн байдаг учраас тэр хүнд яг ингэ тааруулж барих хэвээр. Далд булчингууд ер нь зангирчгаараа чанга барьж ич ер нь суларж өгдөг. За өнгөцсөн булчингууд бол сая иллэг халаагаад зөөлөн бариад сайхан ширхэхийн дагуу барьж өгвөл сулардаг. Дасгалд одоо булчин үзүүний булчин явахдаа өөр дээр яаж дасгалуудыг хийх вэ? Тэр үнийг бол өдөр болгон ер нь ингүүл сулрах юм байна гэдэг дасгалуудаа өөртөө бас туршиж үздэг. Тэгээд ер нь бол хараад сайн ярилцаж хөөржиж жинэж хөөрөлдөг те. Иймэрхүү байдлаар бас эмчлэл бас үр дүн бас сайн өгдөг. Одоо сувилагч болоод төгсчлөө те. Тэгээд би
яаж хамгийн чадварлаг мундаг сувилагч болох вэ гэдэг бодлыг өөртөө бодож исэн л да. Тухайн үед бас нэг эгч маань зөвлөж ирсэн. Хүүхдийн эрчим тэмцэлгээ юм уу эсвэл те насан туршийн том хүний эрчим тэмцэлгээний тасагт ажилд орвол их юм сурд юм а илүү чадвартай мундаг сувилагч болд юм а гэж зөвлөж ирсэн. Тэрний дагуу эрчим тэмцэлгээний тасгийг сонгож ирсэн. Чадварлаг байх ёстой л гэж өөрийгөө байнга өдрө тутам ажилдаа гарахаас өмнө өглөө болгоо өөртөө ярьдаг л да. Зоригтой л ажиллах хэрэгтэй. Ер нь миний баримталдаг зарчим бол үнэн байгаараа л гэж хэлэх дуртай. Битгий худлаа хэлээр гэдэг. Яагаад гэвэл бүгд бүтэн хүний алтан амийг хариуцаж ажиллаж ээж би эргэнтэнд ингээ хүрч байгаа тэр багаж бүгд ариун байх ёстой. Бид нар бол энэ сувилагч мэргэжлийг эзэмшнээр дэлхийн жишгт ажиллах ёстой. Тийм учраас бид нар цаг хугацааг алдах ёсгүй. Хүний аим гэдэг бол минут секундээр хэмжигдэж байдаг. Энэ үүднээс нь бид нар цаг хугацааг ерөөсөө хоцорч болохгүй нэгдүгээрт. Хоёрдугаар гэх юм бол бид нар өөр нэг мэргэжил сонгоод жишээлх юм бол мужаан гэсэн мэргэжил сонголоо гэхэд энэ мужааны мэргэжлийг бид нар нэг ширээг эвдэрчүүл эргээ засч болдог. Тэгэхэд бид хүний алтан аймыг эргэж нөхөж болохгүй учраас хүний аим хариуцж байгаа эрсдэлтэй мэргэжилтээр эзэмшиж байгаа гэдгээрээ маш сайн хянамгай дотн байх ёстой. Анх 10 дахь ангиа төгсөөд багын манайз би гандангийн эмнэлэгт ажиллаж байгаа чи манай эмнэлэгт ажиллах уу гэд. Тэгэл өстө тэгээгээл хүүхдийн цагаан байлнец гэдэг байхад анх 87 онд хүлээн авах тасрагч нь тасагт асрагчаар орж исэн. Асрагчаар ажилд орж байхдаа эмнэлгийн ажилд өөрийн мэдлэгөө дурлаж энэ бол сувилагч гэдэг мэргэжлийг сонгож авсан. Хань маань анх сургуульд очиж бүртгүүлсэн байсан. Тэгээ би 90 онд Улаанбаатар хотын сувилагчийн дунд сургуульд анх нор багшийнхаа ангид орж суралцсан. Дээр үед бол хүмүүс эмчийн баруун гар сувилагч гэдэг байсан. Сайн сувилагч бол ерөөсөө эмчээс дутхгүй бас хүнд бас нэг буян үлддэг ийм сайхан мэргэжил юм байна гэж тэгээд яг л ингээл энэ л мэргэжлийг эзэмшээ гэж ингэж анх ол энэ мэргэжилтэд дуртай олж исэн. Гараа дэше өргөдөг өрөө бүрсэлэгч ингээд дэше энэ гараа энэ сайхан эндүү хийгээ. Сувилагчийн сургуулиуд төгсч ирээд дотрын тасагт би 8 жил ажилладаг. Тэнд бол нөгөө дотрын тасгийн сувилагчийн бас үйл ажиллагаа өөр байдаг. Одоо нөгөө тариахын, эмээ өгн, нэмэлтээр одоо хотоодны зоонд, цөсний зоонд бүх төрлийн тэжээлийн болон эмчилгээний ингээд клизмүүд гэдэг ийм олон төрлийн юм хийгээ. Энэ бүхэнд ингээд нөгөө мэрэгшээд явж байтал маань өшөө дээрэс нь нарийн мэрэгжил эзэмших тийм боломж гарч ирсэн. Бас л нөгөө ингээд найз маань би мэс заслын сувилагчийн курст орсон чи энэ курст орох уу гэ. Тэгэл ягаад өдөржингөө хамт дагаад ингээ ажиллаад ингээд ажлын туршлага хуримтлуулдаг байсан. Буучаад өөрөө бууцсан мөртлөө дараагийнхаа сувилагчийн ахмад сувилагчаа дагаад энэ хүн яаж суцаа хатгаж ийнө вэ? Энэ хүн яаж юу хийж ийнэ вэ? Тэр хүнээсээ туршлага судлах гээд тэр маань надад ингээд мэс заслын сувилагчийн гол бас сурах боломж юм шиг харагдаад тэгээд би мэс заслын курс хийгээд 2000 онд мэдээгүй зүйлэг хаалганы нэгдсэн тасагт анх хаалганы сувилагчаар намайг урьж оруулж ингээд сувилагчаар ажиллаа хийгээд өдөрт одоо ингээд ерөнхийдөө бол 33 жил энэ ажлыг хийгээд явж байгаа. Манайд болохоор менингит гэдэг өвчнөр өвдөд удаан ухаангүй байсан. Тэр үед болохоор ээж аваа хоёлаа сахижсэн. Тэгээд энэ үднээс нь би хараад эмнэлгийн мэргэжилтэн болно гэж аяух боддог байсан. Би хүүхдийн засагт 16 жил ажилласан. Тэрнийхээ 8 жил нь ээлжийн сувилагч хийгээд 8 жил нь ахлах сувилагч хийсэн. Тэгээ ахлах сувилагчаар ажиллаж явах явцдаа тасагтаа би дандаа өөрөөсөө ахмад сувилагч нартай хамтарч ажиллаж исэн. Хамгийн залуу нь хэрнээ тэр засгийн ахлах сувилагч болж исэн. Нэлээ их ажлыг эгч нараасаа суралцсан. Тэгээд намайг багш болох санал тавьсан сургуулиас манай ээж аав хоёулаа ерөнхий сургуулийн багш хүмүүс. Тэгээ ээж бага ангийн багш, аав математикийн багш, аав маань багш хүн бол ертөнцийг нэнэ гэл ингээд хэлэхэд нь тэр үед нь сонсч илсэн. Тэгээд багш болсоор тэр үгийг санаанд ороод илүү чармах хэрэгтэй мэн гээд анх багшаар ороод шөнө 11, 12 хүртэл одоо багшийнхаа ажлыг бэлдэж суудаг гэсэн.
Тэгээд сувилгын ур чадвар гэдэг энэ хичээлүүдийг яг сувилагч хүмүүс ордог. Дадлага туршлагын үед бол ажиллаж байгаа, багшилж байгаа хүн бол хамаагүй бас илүү юм билээ гэдгийг бас олж харсан. Манай өвөө Маарамб суд барьдаг отч Маарамбтай мундаг хүн байсан. Манай ээж болох тэр их хөрөх баг амч их гоё юм аа, энэ цагаан халаад байгаа хүн имжлээл ингээд явбал их буянтай ажил юм даа гэж тэр үедээ бодож ирсэн. Тэмдэглэгийн үнэр бас их гоё байдаг баг багтай 10 дугаар ангид ороод конкурст орлоо. Тэгсэн чинь ээж за миний одоо цаашдаа амьдралыг хөл тавих юм чинь өөрөөгөө л шийдтээ. Ээж нь бол яг сургууль багш ингээ хийгээд ингэж яхаар бас хүн имжлээд явбал бас гоё ч юм болоо гэд ээж бас цаанаас нь тэгээ хоёулаа зөвлөөд утсаар. Тэгэл ерөнхийдөө сэтгэж шулуудаал за одоо би нэг энэ мэрэгчлийг л авъя. Тэгээ бас манай 3 үе болох юм шиг тэгээ 3 үе дээр нь одоо энэ уламжлалыг бас авч царыг гэсэн үүднээс бас орсон байхгүй. Манай өвөө болох тэр бас ургамал их түүж хатаан тэгээ юм дүүжин гэсэн баахан л ингээл цэцэг навчиг ингээд багцлал Өнөөсөө ингээл зүүцэн тоон моноосоо зүүчнж байсан. Тэгээд нэг гоё өнөр ургамлын өнөртэй л тэр мөрөө ер нь их нөлөөлсөн л доо. Тэгээд говьолтойгоо сурж төгссөн. Одоо ингээл сайхан ажиллаад хүний өвчнийг гараараа имжлэнэ гэдэг ч бас их гоё ингээл бахархаал. Одоо хүртэл ингээл 12 жил ингээл ажилласан байна. Анх намайг сувилагч мэргэжлийг сонгоход бол аав маань нөлөөсөн. Аав маань яг харвалттай жаахан бие муутай хүн байсан. Өөрөө нөгөө эмнэлэгт хэвтэж зөндөө олон эмчилүүлж байсан, сувилуулж байсан тэр үедээ за сувилагч гэдэг мэргэжил бол ямар чухал мэргэжил юм бэ? Одоо сувилагч мэргэжлийн үн цэнийг мэдэрчээд тэгээд охиндоо зөвлөсөн болов уу гэж одоо бол би боддتي. 11 онд би сургуулаа төгсөөд 6 сард ажилд ороод нэг өдөр уцанд маань дуудлага ирээд аав ингээд дахиад харуулт өгчлөө гэсэн юм мэдээ ирж исэн. За ажлаа тараад оройн одоо унаагаар ингээд аав дээр очио гэд хүлээж байтал ажил тарж амжаагүй байтал одоо аав маань өнгөрчлөө гэсэн дутлагыг хүлээж авч исэн. Тэгээд яг би энэ сувилагч мэргэжлийг сонгоод аавдаа бол хангалттай ерөөсөө тусалж болж чадаагүй. Тэрэндээ жаахан харамсдаг ч гэсэн яг хөө би эргүүлээд аав маань намайг олон хүнд буян болоосоо олон хүнд одоо өвдсөн тийм шаналсан хүмүүс туслаасаа гэд энэ мэрэгчлийг зөвлөж өгсөн болохоор тэрэнд нь бас би баярлж бахархаж явдаг. Сонголгогүй. Оройныхаа хоолыг идэ. Оройныхны хоолыг нь гуурсаар нь өглөө шүү заяа. За гуурсаар нь хоолыг өглөө шүү. За хаалын өглөө шүү. Өдрийн 12 цагаар шөнийн 12 цагаар ээлжинд ажилладаг. Тэгж яхад 12 цагийн турш одоо яг ингээ ачаал ихтэй хүнд үед бол балга ус жуухгүй тий өдрийн хоолойч идэж чадахгүй ажиллах үе зөндөө байна л да. Миний хамгийн дээдлийн хагалгаа бол 14 цаг орсон хагалгаа байдгийг улаан хоолой бүдүүн гисээр орлуулах мэт заслын хагалгааны сувилагчаар зогсож исэн. Тухайн үед бол хэдэн цаг болж байгааг ч анзаарахгүй. Яг хагалгаа дуусаад аяг ус уух гэсэн чинь илүү гарч ичрээл. Тэгэл ерөөсө яг тэр нэг хитгэн балга ус уучаал тэрнээс хойш бол ингээд юм ингээд орохгүй. Бид хэд ч ингээд нэг цайны цагч байхгүй. Ер нь бол хаалгаа ингээд араасаа үргэлжлээд ингээд ордог. Юмд маш их яаруу сандрал болсон байдаг. Ер нь амьдрал дээр хүртэл энэ маань байдаг. Хоол идсэн ч хурдан иддэг. Өрөө хооронд явсан ч хурдан явж идэг. Аль нэг юм дутуу өгөхгүйсэн гэсэн үднээс ийш тийшээ ингээд гүйсэн ийм л болчт юм байлээ. Тэгэхээр хөдөлмөрөөр хүмүүжнэ гэхчээр одоо энэ мэргэжлийнхээ ажлын онцлогоос шалтгаалаад одоо удаан хөдөлгөөнтэй шалмгай болох тэгээд хүмүүстэй маш сайн ойлголцох, багаар ажил сурах, хүнийг чин сэтгэлээсээ асрах, сувилах энэ бүх үйл ажиллагааг ажилчин болсон өнөөс сурсан. Ужигэрсэн усуд л жоохон хугацаа ордог. Заримдаа бас жоохон тэрэндээ жоохон
Тэр намдахгүй жоохон удаад байх тэр жоохон өөрийгөө зэмлэх маяг юм бас болдог л доо. Одоо хэд тоног гарах гэж байна шүү дээ. Энэ үнийг би одоо ингэж янзалж өгөх хэрэгтэй. Тэр үнийг маргааш нь очиж барьж өгвөл бас гайгүй болдог. Хүнийгээ гоё имчлээд өгнө гэдэг чинь их хамгийн гоё чин сэтгэлийн инээмсэгэл баярлалаа гэж сонсоод л энэ гаранд бас жоохон юм сууж байгаа юм байна да тий. Хүнийг эдгээгээд өвчин намдаад ирлээ гэхээр л дотроо их баярлдгийг. Хамгийн сайхан үе бол хичнээн том хагалгаа орсон бай, хичнээн олон цаг зогссон бай, хагалгаа дуусаад хүмүүс сайхан сэрэл тасаг шилжэл явах тэр бол хамгийн сайхан байдаг. Бүүн дүү эмчилгээнд нөлөөлт юм байна гэдгийг би өөрөө амьдрал дээр харсан. 16 онд Улаанбурхан асар их дэгдсэн байх үед манай яг дүүгээ хүүхд Улаанбурханаар хүнд өвдсөн байсан. Би тэр хүүхдийг сар гарan хөвтөж яхад ээжтэй яг хамт сахисан. Тэгээд бүүэлээ гэсэн чинь манай дүү бүүэлж чадахгүйсэн. Тэгээд би өөрөө бүүэлсэн чинь нөгөө ухаангүй байгаа хүний нулимс ингээд хүүхдийн нулимс ингээд урсж байгааг харсан. Тэгээд би дотны эмчид гүйчилж чадгүй ухаангүй гэж бид нэр ярьж хэлж байгаа хүмүүс хүүхдүүд ингээ бүр ойлгох юм байна. Одоо энэ дүү маань ингээд бүүэлэнгүүд нулимс нь урсж штэ. Тэр 4-5 хоногийн ухаангүй байсан. Тэгээд яг бүүэлснээр ч ухаан ороогүй л эсэл та. Гэхдээ өөрөө нөгөө яг нулимс нь ингээд хажуугаар ингээ бөмбөрөөд надад харагдчихсэн. Тэгээд бүүэлэнгээ уйлж байгаа л өдөр өхөн тэг бүүэлэх нь хэрэгтэй юм байна гэд өөрөө нөгөө дүүгийнхаа хүүхдээр харсан болохоор эцэг эхчүүдэд бас айгүйх тэгцэгүүлдэг. Бүүэлээсэ гэж боддог. Тэгж чаргаадгүй нүдэ нэгээрээ. Хаалгаан дууссан шүү. Тасаг дэрсэн байх шүү. Урал нь омголдсон байвал ам зангаж байгаа болов эмнэлзэн биеийн байдлаас хамраад хөдөлгөөн хоригдсон ч хүмүүс байж болдог л доо. Тэгэхээр тэр хүмүүсийг яаж аятайхан хэвтүүл, тухтай хэвтүүлэх боломж байна гэдгийг мэдэрч ажиллах нь чухал. Би одоо нөгөө шин савлэгч нартаа бас хэлдэг л дээ ингээд нөгөө хүмүүсээ ингээд байрлуулад хэвтүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд надад ингээд яах эвгүй харагдах юм бол чи боддоо чи яг энэ хүний байрлалаар чи өөрөө нэг хэвтээд гэртээ хараад хэвтээд үзээрэй чамд ямар байна. Энийг чи нэг би тэг өөрөө болохоор заримдаа ингээд яг амарч байгаа үедээ гэртээ орон дээр ингээд нэг жаахан амраал хэвтэж байгаа үедээ эмчлүүлэгчээ байрлуулдаг нөгөө байрлалуудаараа өөрөө хэвтэж бас ингээд үздэг л дээ. Ингээд хэвтвэл ямар байд юм бэ? Эвтэй байд юм болов уу? Эвгүй байд юм болов уу? Яаж хэвтвэл эвтэйхэн байд юм бэ гэд бас туршиж үздэг. Цоглогын тусламж үйлчилгээний үндэс нь бол ерөөсөө би бол тэр хүнээс гарах сэтгэлэл гэж боддог. Анх одоо сувилагч болоод хүүхэд ингээд тарих гэхээр гар хөлийн барьж чадахгүй суцаа олох гэхээр айгаал эхний 1-2 хоногт бол сэхэнийхээ сувилагчийг гуйж хатгуулаад хараад бид нар хэдийгээр анхныхын сургалт төгсөхдөө бүх юмыг ингээд суралцаад чаддаг болоод гарч байгаа ч гэсэн яг анхны удаа ажил дээр гарахад суралцах юм хамт олноосоо суралцах юм маш их байд. Тэгээд дээрэс нь хүүхэд маань уйлна орилно яг шууд нэг том хүн шиг чимээгүй хийлэгдэх учраас тэрнээс маш их айжсэн. Бүр нэрээ хүүхдийг харахаар яана анчтай хаана хатгах вүлээ гэд энэ үед л жоохон хаширдаг байсан. Суцсан дээр тэмтэрж байгаа тохиолдолд нөгөө бамбалцах шинж илэрдэг гэдгээр нь хүртэл тэмтрэх сургуулийг хүртээ хийдэг. Тэгээд суцаа найдвартай хатгах сурах хэрэгтэй гэдэг үднээс хүний өмнөөс гэх юм уу нэг сувлагчаасаа би хийчээ өөрөө суцаа хатгаад сурснаасаа хойш тэгээд дээрэс нь нөгөө ажил мэргэжлээ илүү сайн сурахын тулд ямар нэг ажлыг би хийж чаддаг байх ёстой гэсэн үднээсээ жоохон өөрийн тийм хор шарж гэх юм уу дадлага туршлагаа лавшруулахын тулд эрмэлзээд нэгнээсээ би энэ чинь энэ хүүхдээр чинь эмчилгээг нэг удаа хийгээд үзье би энэ аппаратаа илүү ажилуулъя гэжээч одоо тэгээд энэ ажлыг бүр ингээд сурч хэвссэн. Хамгийн анх би ч одоо ингээд хаалганы сувилагч болж хахад бидний үед бол ингээд орчин үеийн ийм гар угаадаг ийм тоног төхөөрөмж бол байгаагүй. Орчин үеийн нөгөө уус мөрмөөсөл байгаагүй. Тэгээ бид бол одоо нөгөө ингээд дээр үеийн айлууд бол мэдэндээ боо хийдэг ийм нөгөө шар төмпөнд бид нэр цэвэр спирт тэгээд шүдэн зураад тэгээ ингээд галын дөлөөр ингээд ариутгадаг. Тэгээд тэр надад эхлээд нөгөө сураагүй хүнд айгүй хэцүү өөрийнхөө ингээд нүүр ингээд нөгөөга сормосоо түлчих гээл пүрх гээл урдаас нөгөө гал яхаар нөгөөдөө өөрөө маш их айн. Тэгээ сандарна. Тэгэл эн чи эн чи ямар гэж мэрэгжил рүү би ороод ирвэ гээл тухайн үедээ бодоод тэгэл ерөөсө бүх юм ингээл дэгтэй маш их дис дараалалтай байсан. Нэг юм том төмөр ийм багаж надад хариуцуулж өгөөл ариун багаж. Тэгэл ариун ширээ засаал. Тэгэл тэрэн дээр төрлийн багажаа сонгож тавиал. Ингээл хаглаанд орно гэдэг бол энэ маш том хариуцлага байсан.
заримдаа нөгөө мэдэхгүй чадахгүй юм анх бол маш их гарна. Зарим юмч маань монголоор багжаа хэлнэ, зарим нь орсоор хэлнэ, зарим нь англиар ингээд багшны нэр хэлнэ. Нэг багжийг ингээ 2 3 янзын ингээ нэрсээр хэлэхээр арай чамаа нэг нь чэжилж идэл. Дахиад нэг өөр нэрсээр хэлэхээр нөгөө багжаа ирээл тэрхүү үедээ сандраал ингээл тиймэрхүү тохиолдол бол маш их гардаг байсан. Гэхдээ бол нөгөө нэгэнт л энэ ажлыг хийн гэд ингээд зоригдсон. Тэгээд дээрэс нь маш сайн хамт олонтой байсан. Маш сайн сургагч багш нартай байсан. Дасгийн хамт олон бол миний амьдралд бол өстой нэг бүхэл бүтнийг цоошин ертөнцийг нээж өгчээсэн. Тэгээд энэ гоё ариун орчинд маань яагаад өөрөөрөө барахсан бэ гэхээр тэр ингээд хаалгааны ширээний ард хэр аргийн хүн зогсохгүй. Яг л тэр нарийн мэрэгжлийг эзэмссэн, юмыг төгссөн. Тэр л хүн тэр ширээний ард зогсож энэ алтан гартай эмч нартаа ингээ мүр зэрэгцэж ажиллана гэдэг бол үнэхээр сайхан бахархалтай. Яг анх эрчим тэмцлэгийн тасагт ороод ажиллахад бол одоо тэр хүнд хүмүүсийг хараад цочирдж исэн, тэрнээсээ айж исэн. За дээрэс нь ар гэр нь одоо эргэлтээр орж ирээд одоо тэр хүнээ хараад хайрлж байгаа, өрөвдөж байгаа тэр болгоныг хараад сэтгэл хэмзгэлдэг. Тэгэл ар гэрийн дагаал ингээл өөрийг ирэхгүй уйлждаг. Яг тэр үед өдөр цайны цагаар эмчилгээгчийн хоолыг авах гээд цайны газар руу, хоолныхаа газар руу явж исэн чинь одоо хан будаа зогсож байгаа засварын ажил хийж байгаа 2 хүнийг хараад ямар гоё мэрэгжилтэй юм бэ гэд хатаарчихсан. Ягаад ч тэр хааныг тэр хүмүүс муухай будсан ч гэсэн дараа нь ахаал засаад будчих боломжтой. Бидний мэрэгжил болохоор тийм биш те. Хэрвээ бид нар буруу юм хийгээд хүний амнаас алдчих юм бол тэр хүнийг эргүүлээд бид нар амьдруулах боломжгүй. Одоо бол 11 жилийн дараа би яг тодорхой хэмжээгээр туршлагажаад ирэхээрээ би ямар тусламж үзүүлэх ёстой бэлээ? Би эвгүй хянах ёстой бэлээ гэдгээ хүн мэдээд ирэхээрээ бас шантарахгүй шүү. Улам л зориг ороод хурцлагдаад ирлэгдээл ингээд улам л дайчин болоод идэв шүү дээ. Эрчим тэмчилгээнд бид нар хүүхдээ одоо ингээд арга хэмжээ авч явах үед эмчтэр үл зүгээр заавал тэрийг хий, энийг хий гэхгүйгээр харцаараа ойлголцоод сэхээ амьдруулах үйл ажиллагааг бүрэн хийгээд ингээд үйл ажиллагаагаа үзүүлээд явж сурсан. Тэгээ нэг удаас миний амьдралд одоо нэг хүүхэд энтсэн. Тэгээд энтгэт нь тэр хүүхдүүд манай эмнэлэгт 20 хоног хэвцсэн байсан 94 онд. Тэгээд тэр одоо гидсний халдвар байсан. Маш удаан хэвцсэн хордлого ихтэй. Тэгж жаад нөгөө хүүхд маань нас сурсан. Тэгээд 2 сарын дараа энэ зүгээр дэлгүүрч явж байгаа аавтай тараа бараг би зүхтаах шахаад яана гэд нөгөө аавыг хараад бараг өөрөө гим хийцэн юм шиг зүхтаах шахаад ингэсэн чи хүүе нараа сайн нөгөө аав маань сүйд болол аймаар баярлж уулзаал тэгээд нөгөө хэлэгч үг олдохгүй одоо яана би гэл гим хийсэн хүн шиг л байсан. Тэгсэн нөгөө аав маань гомцсон шинчгүй уулзаал тасгийнхантай өгөөрэй гэл нэг жимс авч өгөөл ёстой их баярлсан шүү минийдөө бид нар яг хүүхдээ өнгөрсөнд харамссан ч гэсэн та нар үнэхээр чин сэтгэлээсээ хурж үйлчилж исэн ёстой их баярлсан чамд тэр дундаа маш их баярлж исэн чамтай ингээд таарлаа гэд инээж өхрөөл таарчсан. Тэгээд тэрнээс бодоод би ер нь бидний яг чин сэтгэлээсээ хандж байгааг одоо эндсэн ч гэсэн эндэгүүж ирүүлсэн ч гэсэн хүмүүс сайн хардсан байна гэж ойлгоод одоо бид нар ерөөсөө л хүндээ зөвлөл хүрч явах ёстой. Чин сэтгэл гэдэг үгийг одоо ч оюутнуудаа та нар одоо мэрэгжлийн ур чадварыг сурнаа сэтгэлтэй байх ёстой гэдгийг байнга захидаг. Одоо миний ажил амжихгүй ч гэсэн ар гэр нь эргэж ирэхгүй л хүүхдийн нэг удаа эргээд очих юм эсвэл дэлгүүр орж амжихгүй л тэрийг авчираад өгөх энэ төр гэл ээлжтэй ээлжгүй байх үедээ л хүнд туслахын төлөө байх ёстой гэдэг юмыг тэр ааваасаа ойлгож авсан. Тэгээ энэс эхлээл одоо мэрэгчлэлтэй бүр их шамдаж эхэлсэн. Эмнэлгийн ажил бол ганц хүний нуруунд дээр явдаггүй. Энд бол нэг хүний, хувь хүний бол ажлын хариуцлага гэж ярихгүй. Бүхэлдэн багийн ажлын хариуцлага багаараа л сайн байж багаараа л даг болно да. Ганц хүн яг нэг хүн дээр асаргаа сувилгаа хийгээд эргүүлж тойруулахад бол хэцүү нөгөө даахгүй хүнд те ялчгүй ингээ багаараа хамтарч ажилладаг. Тэгээд яг одоо би нэг эмчлүүлэгчээ нөгөө цагийнхаа хяналтыг хийгээд эмчлүүлэгчийнхээ нөгөө амин үзүүлэлт гэж ярьдаг те амин үзүүлэлтээ эмчилгээнийхээ хавууцсан дээр бичээд зогсож явахдаа ингээд нөгөө хажуугийнхаа орлоо ингээ харсан чинь хажуугийн орны маань хүн ингээл нөгөө би нөгөө хяналтайгаа мониторлоо харсан чинь зүрхэн зогссон байсан. Тэгэл хүүшээ энэ хүний зүрхэн зогссон байж тээ гэл нөгөө өөрийнхөө ажиллаж байсан хүнийг орхиол тухайн хүн дээр
Эцгийн амьдруулах арга хэмжээг яаралтай авч эхлүүлжсэн. Багаараа тэр одоо амь тэнсэн байдлаас гаргаж одоо тэр тусламж үйлчилгээг үзүүлж чадчихсан. Ер нь бол хөвж байгаа усуудаа байнга анзаарч яддаг байхгүй. Хажуугаар нь өнгөрсөн ч одоо нүдний болгонгоо ер нь бүх юм ажиллаж ядэн штэ ажил дээр. Тэгэл ингээл хараад хин энэ хүн тэгж ундч яана ингэж яана нөгөө бүх хаалга нь онгорхоод учраас ингээ анзаардаг. Ингээ би нэг ээлжинд хоноод байхгүй. Тэгэл 2-3 ээлжинд ингээ хоноо гэж ч нойргүй хоноод л тэгээ. Гэхдээ яагаад унтахгүй байгаа юм бэ гэж би асуудаг байхгүй. Тэгсэн чинь намайг ингээ би одоо нурууны хаалганд энэ имлэг твтээд одоо гараад намайг нурууны хаалганд оргээд иддэг байхгүй. Тэгээд зургийг үзээд тэгсэн чинь зураг нь зөв зүгээр гайгүй болох тэр юм би. За нуруу чинь зүгээр юм байна штэ. Ийм залуу хүн бол ямар ч юм явахгүй даваад гарна штэ. Зүгээр л булчин зангирлээ юм байна штэ. Тэгэл тэр хүн тэрнээс хойш гаран гартлаа 7 хоног л ер нь барьсан. Тэгэл 7 хоног барайл гарсан. 5-6 одоо хүртэл тэгэл зөв зүгээр ажиллаа хийгээл явж штэ. Хүнтэйгээ сайн ярилцаж өгвөл бас хүний сэтгэл зүгээрээ бас дэшегээ хүний эрүүл байх бас үндэс. Бас нэг удаа нэг физик имчилгээнд дээр нэг эгч явхаар хөл өвдөд байна. Ингээд чирээд явж болохгүй бүр зөөртэй байгаад байна гэд болдгоо. Тэгээ нөө барихаар уг нь бол гайгүй болцсон гэл гардгийн. Тэгэл 2-3 өдөр тэгж бариад. Тэгээ бүр ихтер би нэг сонсч ирсэн баг бахт ээж өвөө өмнө ер нь сонсоод савга ажиллахаараа хөл дөрөв өвддөг гэжсэн. Одоо нэг орой очиад асууя даа гэд. Тэгээд өвөө ээж хоёр дээр очиад асуугаад савны барыг яаж хийдэг юм бэ гэд ээжээрээ заалгаж аваад. Тэгээ маргааш нь яг ээж нь зааж өгснөөрөө очиж барыг хийгээд өссөн чинь тэрнээс хойш гайгүй болцсон. Тэгээд өссөн чинь одоо ч сайхан боллоо. Их чинь маш их барьсан шүү гэдэг нэг хэдэн чихэртэй иржээж ийм бас нэг ийм өөрхөн тохиолдол гарч ирсэн. Манай гэр бүл эмнэлгийн талаар ажиллаж ихтэй. Тэгээд тэрэн дотор хамгийн ахмад нь би. Тэгээ манай охин болохоор шүдний эмчийн анги сонгосон одоо иш улсын 5 дугаар курсэд суралцж байгаа эрхчил төгснө. Манай бэр их эмч хүн байгаа. Өрхийн эмч хийдэг. Тэгээд манай дүү эм найруулагч. Хангахын талын нэлээд олон мэрэгжлийн хүмүүс байдаг. Манай нөхөр л одоо ерөөсөө л миний арт тал. Тэгээд би яг ар гэрээг бол хайссан бүр ингээл нөгөө ажлын төлөө ч юм уу ингээ бүр гүйгээ сурцсан. Тэгээд өдрийн 8 ажилтаа учраас 1-р ангийнхаа хүүхдийг ингээд зөөж авч чаддаггүй. Тэгээд нөхөр маань л байнгын авдаг байсан. Тэгээд өсгөлийн баяраа хийх болоод би охиндоо анхаарал тавих ёстой шүү. Өсгөлийн баярт нь туслая гэдээ бодсон чи ангийнх нь багш надаас та хэнийг гэрээс ирсэн бэ гэд. Уянгагийн гэсэн чи юу нэ гэсэн ээж нь гэсэн чинь урдуур суучсан хүмүүс нэр хийтэл эргэж харсан. Тэгээд би яана би ч бас ар гэр арай тэнтүү хайдсан байх шүү гэж бодож суучсан. Тэгээд тэрний миний тэр одоо ингэж хайтал нь ингээд нэг ажил руугаа явж байгааг маань ард маань амжуулж одоо хань маань ингээд бүх ажлыг амжуулаад хүүхдэд цэцэрдэх зөөх энэ ажил ердөө нөхрийн ажил юм шиг л байдаг. Ажлаас шалтгаалаад гэр бүлийн үнээр туслуулах тэндээс юм аваад надад түргээдэг эсвэл нэг хүүхдэд одоо хэдүүлээ нэг эргэлтэнд байхгүй хүүхдэд хоол зөөгөөд өгье ч гэдэг юм уу эсвэл одоо нэг дэлгүүрээс нэг дутгаж байгаа юм аваад өгье ч гэдэг юм уу тасаг руу хэрэгтэй яралтай авчираад өгөх юм бол зүгээр л нөгөө арын нөгөө дуудлагын такси шиг л ердөө дуртай цагт маань л ирж хүргэж өгнө намайг авна. Тэгэл ингээд үйлчилж явж идэг. Дөрвийг хуваах. Энэ гураа нэмэт. За манай хань ажил бол өөрөө геологч мэргэжилтэй. Гэхдээ яг мэргэжлэрээ бол ажилтдаг. Өөр хуваараа ажил хийдэг. Миний ажлыг бол маш сайн ойлгож. За одоо би чи нөгөө ээлжтэй заримдаа ингээд үргэлжлсэн байдлаар 24 цаг гарах одоо энэ хүнд хэцүү үед бол миний ажлыг ойлгож дэмжиж байхгүй хагуур минь ар гэрийнхээ ажлыг зохицуулж маш сайн тусалд дэмждэг. Тэгэд миний хань одоо хүний бусдын төлөө ингээ явж байгаа юм чинь яв гэд одоо хэзээ ч одоо намайг гинт ингээ шүн дуудагдаг ч юм уу ажилдаа болсон үед цааргалах ийм асуудал байдгүй л те. Цаад чинь хүн хэцүүж байгаа юм биш үү? Яв за яв гэл явуулж лээдэг. Манайх 3 хүүхэд эхнэр хүүхдээ 5 л амьдардаг. Манай гэрийн хүн чинь баян бариулдаг. Гэр хүн дээр бараг ерөнхийдөө бас туршилтаа их явуулна шүү дээ. Эхнэр чи бас ингэж бариул зүгээр юм биш үү гэж. Битээр чинь нэг би эндээ бас нэлээ юм туршлага их хуваалцсан шүү. Эхнэрд ингэж бариул болж гин энэ яаж ийн ингээл ингээ манай хүн бас юм бэлээ мундаг зөвлөгч байдаг байхгүй. Тэгээ нэг хүнд ер нь бол 40-оос цаг зарцуулдаг байхгүй ер нь. Бүтэн биений барийг стандарт нь тийм байна.
Тэгэл гэхдээ одоо өдөрт 10 хүн барина гэдэг чинь хийсээр байтал тэгэл оройчдөг байхгүй. Тэрүүнийг манай хүн заримдаа ойлгон заримдаа ойлгохгүй жоохон загнах маягийн юм бас арга ярд гардаг л да. Тэгэл хагас үтэн амралтын үеэрээ бол гэр бүлтэйгээ байх их дуртай. (2006) онд миний төрсөн ах эмнэлэгт маш муудаад нөгөө ар гэрээс ингээ уулзвал гээд би чинь тэр өдөр ээлжинд хонжитал манай ах дүү нар намайг авах гээд уулна манай эмнэлгийн гадаа ирсэн бидгээ. Тэгээд ингээд дээшээ хартал нөгөө миний ингээд хагалгааны өрөөний цонх гэрэлтэй тэгээд нөгөө мис заслын нөгөө гэрэл ингээ хурц гэрэл ингээд асцсан. Тэгээд мис заслын тэр хурал гэрэл тэр өрөөнд хурц гэрэл асцсан байвал тэр өрөөнд хагалгаал явагдаж байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө би тэнд бол нөгөө дүүн хагалгаан дээр зогсож байгаа. Хагалгаан дээр угаага зогссон ажилтаа байгаа. Тэгээд миний ах дүүнэр маань бол за дүү маань бол ажилтаа байгаа юм байна. За болио явъя гэд намайг авалгүй яваад. Тэгээд би ахтайгаа уулзах чадаагүй. Гэхдээ энэ бол эндээ би харамсдаггүй. Яагаад л гэвэл энэ миний л ажил. Би л энэ мэргэжлийг сонгосон. Миний ажилд миний амьдралд юу тохиолдсон ч вэ? Би өнөөдөр хаалганыхаа ширээний ар зогсчл байх хэвээр. Үнэхээр би тэр өдөр тэр цаг тэр минутанд би ажиллал хийх хэвээр бол ажиллал хийнэ. Тэгээд тухайн үед ингээд ер нь бол совилогч хүний ар гэр совилогч ч вэ эмч ч бүх хүний ар гэр бол ерөөсө хань ижлээ бол бас зөв ойлгож явах хэрэгтэй байдаг. Гэхдээ би ингээл энэ ажилдаа энэ л ажиллаа хийж байгаа юм чинь миний ах дүү нар ч ойлгож байгаа байхгүй. Ойлгож байгаа учраас тэр хаалгааны хурц гэрэл дуусчихыг хараад дүү маань ажилдаа байна гэл надад ч дарамт учруулахгүй тэгэл явчихж байгаа юм л да. Миний нөхөр миний өстө үнэж туслагч сайхан хоолгийн дэ ирээд алжаалаад тайлаад маргаашийн ажилдаа явах ирч хүч энерги авах бүх ингээ бололцоог одоо бүрдүүлж өгч байгаа би нөхөртөө бол одоо маш их баярлдаг. Зорилгоч хүний ажлын үнц нь бол ерөөсөө өөрийнхөө ажилд эзэн болж ерөөсөө ажилдаа хянамгаа байж ажлаа бол эзний ёсоор хийж одоо үйлчлүүлэгчээр ямар ч хүндрэл чирэгдэлгүй гаргаж хамт олонтойгоо гар нийлж ажиллахыг хамгийн сайхан гэж боддог та. Бэлтгэл дутуу хангаснаас л ер нь жоохон асуудал үүсдэг баг. Гэхдээ ер нь бид бол бэлтгэлээ 100% хангаж ижил орохыг эрмэлздэг. Бэлтгэлээ хангаж чадсан сувилагч бол ерөөсөө л хаалганы номер 1 сувилагч гэж бол үздэг. Тийм ч учраас бол ингээд ер нь хаалганы өрөөнүүдээр ороод шалгалт хийгээ явж байхдаа бол хэр их хаалганы өрөөнөөс туслах сувилагч маань юм авах гэж наашаа цаашаа гүүнү тэр хэмжээгээр тэр хаалганы сувилагчид бэлтгэл жоохон дутуу ороо юу да гэдэг тандалтыг бол өөртөө авчдаг. За нурууны булчин нэлээд чангаралтай байна. Тэгээ нуруугаар чилж өгдөг үү? Нууц хэсгэр. Дээр үе бас яриа байдаг штэ. Хүндлүүлэх юм а хүний өөрийн үйлдэлээрээ сайн хийж байжээч хүний хүндлэлтэй явна. Хүний үнийг хайрлаж, хүний үнээр хайрлуул гэдэгтэй адилхан. Гар ер нь ингээд эвлээд ирэхээр хүн тэгээд өөртөө төөргөө, өөрийгөө ядраахгүйгээр тэгээд бариа сурчдаг. Хүний яаж өвчнээ ангаах уу гэдгийг зүгээр л өнөө хараалчих уу ер нь л мэддэг л гэж боддоо штэ. Тэгээд арайч болоогүй л дээ. Тэгээд цааш дахиад хөгжүүлээл явж байгаа. Энд тэнд явж байхад одоо өмчлөөд гаргасан бариа мараа хийж исэн усууд таардаг байхгүй өгшөө өмч бай. Сайн байна уу та маа гэл ихтер нэх гоё. Та ажиллаа хийж байгаа юу гэл. Тэгээд энэ мэдлэнгийн бас энерги ингээл хүн болгоноос сайхан баярлалаа гэсэн энэ юмшиглийн үг сонсоод явах. Одоо нэг бүр тэрүүгээр цэнэглэгдээл. Өглөөний зүгээр нар ингээд нэг гийгээл ингээд нэг гоё тусдаг штэ. Яг тэр хүн шиг ингээд сэтгэл санаа их гоё болдог хөхгүй. Миний яг ингээ хамт ажилд орж исэн найзууд бүгд одоо эмч болсон. Гэхдээ надад бол харин эмч болох тийм бодол нэг их төрдгүй. Суулгын албандаа би суулгын тусламж хариуцсан менежер гэсэн албан тушаалд ажиллаж гэсэн санал аваад 1 жил ажилласан. Тушаал твшиж байгаа юм чинь ингээд бас баярлах сэтгэл төрөөд тэгээ 1 жил ажиллахад бол тэнд бол яг миний хийх ажил биш юм байна л гэж би өөртөө дүгнсэн. Тэгэхээр яг л тэр
эрчим тэмцлэгээний тасагт ажиллаж байхдаа эмчлүүлэгчээсээ авдаг мэдрэмж, мэрэгчлээсээ авдаг тэр нөгөө сэтгэл ханамжийг авч чадахгүй эсрэгээр стресстэй дэсээ ер. Тийм учраас би ерөөсөө л би тэр эрчим тэмцлэгээнийхээ тасагт ажиллая. Одоо миний хийж чадах зүйл бол тэр эрчим тэмцлэгээний тасагтл юм байна гэд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд тасагтаа буцаад бууж ирсэн. Завгүй бужигнаад байх үед яг л нөгөө жинхэнэ совилгч мэрэгчлэний ур чадвараа гаргаж харуулдаг. Эсрэгээр ингээд нэг жаахан амгалан тайван ч юм уу те жаахан ингээд ажил багтай байх тусам жаахан бас тийм нэг тийм сэтгэл хангалуун биш гэх юм уу? 1990-аас 2000 оны хооронд ч бол нөгөө яг жинхэнэ зах зээлийн хүндгцүү шуурганы үед бид нар маш их бага цалинтай байсан л да. 17,000 төгрөгөөр совилгчийн амьдралаа аваа явна гэдэг бол их хэцүү байсан. Надад бол совилгч мэргэжлийг орхиод өөр ажил хийнэ гэхээр би өндөө хийж чадахгүй. Гэхдээ өнөөдөр хүн мөнгөний төлөө ажиллахтаа гол нь ш. Өөрөө өөрийгөө олцсон өөрийнхөө тэр мэргэжлээсээ л ханамж авах нь чухал гэж боддог. Мэргэжлийн боолуулаа явах уу гэдэг шиг өөрийгөө бол байнгын тэгж дотроо хурцлж явдаг. Шин соргог хүнээс альва ямиг одоо би бариа сурахтаа их мундаг улсуудаас аль гайгүй юм ингээд түүж харж байгаа сурчдаг байхгүй. Тэнд тийм сайн болог гаргадаг хүн байдیں۔ Тэр толгоон барийг сайн барьдаг, тэ нуруун барийг тэр хүн тэгж сайн эдгэж байна, сайн барьж байна гэсэн тийм улсууд дээр ингээд түүрлж очоод тэгээд баригаа нуруун бариатай бол нурууг нь 3 удаа бариулах чинь. Тэгээ би өөрөө юун дээр бас жоохон алддیں۔ Тэр мөрнийг бас дүгнэлт хийх маягаар ингээд туршлах болгож автдаг л та. Сүүлийн үед бол нөгөө төрөлхийн гажгууд одоо маш их бий болж байна. Бага жинтэй хил 6-700 грамм жинтэй хүүхэд ингээд хаалганд ингээд ороод ирэхэд бол яг ингээд нөгөө их хүнийхээ хувьд тэ ингээд тэрэнд бол айгүйх эмзэглдэг. Дөнгөж ингээд тэ хорвоод мэдлээл хатуу хөтөтэй ингээд уучраад ингээд тэ одоо хүүтэн төмрөөр ингээд зүсээд ингээд хаалганд орж ийнэ гэдэг чинь маш их эмзэглэнэ. Тэгээ би бол ингээд зогсож байхдаа бол ихэнхдээ бол мань уншихаас дотроо мань унших их дуртай. Хурдан эдгээсээ хагалгаа маань амжилттай болоосоо бити хүндрэл гараасаа эрүү сарвал ингээд тэ эцэг ихт энэ хүүхдийг өгөхээс ингээд маш их тэгж бол дотроо их залбирдаг. Энэ мэргэжлэрээ ажиллаж байхад бид нарт бас шантарч няцагч гэсэн үе бас гардаг. Одоо жишээлх юм бол сая сүүлийн 2 жилийн ковидын үед маш их ачаалттай бүх совилгч нар одоо тухайн тасагтаа ажил үүргээ гүйцэтгэн. Дээрэс нь ковидын үеэр бид тусгаарлалтанд багт орж ажиллана. Тэгээд тухайн хүмүүс тусламж үзүүлээд хичнээн цагаар тэр битүү хувцсыг өмсөөд хөлс хүчээ гойжуулаад одоо ажиллаж байгаа ч гэсэн хамгийн гол маань бидний хурц үйлчилж байгаа хүмүүс маань бүрэн эдгрээд ингээд инээд баяр хөөртэйгээр гэр бүлтэй ингээд гарч очиж байгаа мөчийг харахад бидний үнэхээр энэ мэргэжлийг сонгосны гол утга учир орш. Яг тэр өхөл амьдралын зааг дээрээс бол хүн ер нь ахиж төрдөг. Тэр өхөл амьдралын зааг дээр байхдаа бол тэр хүн юу ч хийж чаддаггүй. Эцэг их бүр хүүхдтэйгээ хилд орж байгаа, хөлд орж байгаа, алхаж байгааг хараад баярлдаг штеп. Яг тэрэн шиг бид нэр хүнд өвчтөе хүмүүсийг эргээд биеийн байдал нь сайжраад өөрөө хоолоо идэж чаддаг болж байгаа. Өөрөө бие засч чаддаг болж байгаа. Тэгээд босоод орон дээрээ сууж чаддаг болж байгаа, алхаад явж чаддаг болж байгааг харах бол үнэхээр гоё л доо. Эмчлүүлэгчийн хийсэн биеэс гарч байгаа одоо шингэний хүртэл одоо хараал хэмжээл грамм миллилитр бүрээр бид нэр хэмждэг. За тэрнээсээ хүртэл одоо гарч байгаад нэмэгдэж байгаад ч юм уу тэр болгоноосоо ингээд кайф авч гэдэг юм уу те одоо ажлынхаа үр дүнг мэдэрчээдэг. Нөгөө хэд маань бүр ингээд татансаад найз нөхөд шиг болцсон нэг эмээ байсан юм аа. Би таныг ингээд угаагаад өгье гэсэн чи бүр үгүй би өстө угаалахгүй. Би өстө үр хөвгтөрөө ч ингэж угаалгаж үзээгүй угаалахгүй гэд. Гүй эмээ та санаа зовох зүйлгээ би таныг угаагаад өгье гэд тухайн нэг эмчлүүлэгч ингээ угааж өгөөд тэгээд эмээ 3 хоногийн дотор буцаад ингээд эмнэлгээс гараад шилжижсэн. Тэгэл миний нэрийг ингээл тэмдэглэж аваад эмээдээ нэрээ бичээдэг миний охиостой нэрээ. Би өстө манай хүүхдүүд ч миний хөл гарыг одоо угааж өгч үзээгүй. Миний намайг ингээ миний үсийг угааж өгч үзээгүй. Тэгж яхад энэ охин бүрээсээ надаас цэрвэхгүй бүр ингээ миний хөлийг хүртэл угаагаад тэ эмээ заавал чамтай эргээд холбогдно гэдэг нөгөө миний утасны дугаарыг ингээ надаар цаасан дээр бичүүлж аваад ингээд өөр тасаг руу шилжиж ирсэн. Тэгээд тэр эмээгийн тэр ингээд
баярлсан царай сэтгэл хангалуун юм ээ ингээд бүр баярлаад эмээ бид нар бүр ингээд хамт зураг авах болж гэсэн тэр зураг нь хүртэл одоо надад байдаг л да. За нарууллаа шүү. Би ихэвчлэн орой унтах үед нь эмчлүүлэгчээ угаахаа дуртай нэг бүтэн биеэ угаалга болохоор ингээл халуун бүлийн усаар нэх гоё ингээл бигэнж угаагаад мэрэгжлийн бариачийн төвшөнд бол барихгүй л дээ. Гэтэ ингээд биеийн чилээ гаргаад ингээд сайхан барьж массажлж өгөөд тэгхийн бол эмчлүүлэгч маань одоо ингээд шүн тайван унтаж амрах юм болов уу гэж бодоод өглөө болохдоо зэрэг дараагийнхаа ээлжийг ирэхээс өмнө би ээлжнийхээ хугацаанд одоо эмчлүүлэгчээ ингээд сайжруулсан шүү. Энэ ингээд шарахыг би ингээд цэвэрлсэн шүү те. За ингээд хүн маань одоо ухаан санааны байдал нь бүр ингээд сэрэгцэн байгааз гэл хийх юм ингээд тултал нь хийцэндээ гоё ингээд мэдрэмжийг авдаг. Нэг хоног бариулаад ч юм уу 2 хоног бариулаад хайчдаг байхгүй. Одоо нэг бүр хүнд ужиг болцсон толгоон барийг бол бүр курсээр нь 10-аас 15 хоног ерөнхийдөө сайн барих хэрэгтэй. Тэгжээч бас өвдөлт нь намдна. Түүнээс бол ганц бариад зүгээр болохгүй шүү дээ. Нэг хөдөлсөн толгой бол дахин хөдлөх гээд байдаг. Тийм учраас хамаагүй гүйж харих те тэр мөрийгээ жоохон гам барьж докторжуулах хэрэгтэй. Барианы дараа. Хүүхдийн сувилагч бидний бас нэг онцлог байдаг. Хүүхдүүд маань одоо маш их гэгээлэг одоо инээд хөөрөөр бэлгсэн байдаг учраас бид нар тухайн хүүхдүүдээс маш их кайф авч ажилладаг. Тэгээд жишээлх юм бол одоо ингээд тарианы цаг болохоор бүх хүүхдүүд айж эмээдэг. Энэ үүднээсээ тэгээд орж ирээд нэг эмчилгээ хийлгээд гарах юм уу? Тухайн үедээ эсвэл уян зүй тавихаар одоо авраарай аллаа шүү орчин үеийн хүүхдүүд чи бүр тийм үг нь олширсан. Ээжээ танд гомдсон, ааваа танд гомдсон, тантай хизээч дахиад унтахгүй ч гэнүү бас бүр тийм их гомдомтгой энтер гэдэг үгийг мэддэг болсон юм байлээ. Эсвэл буланд очоо буруу хараа суучих нь жижиг хүүхдүүдийг бид нар шажигндаг тоглоом ингээд үзүүлж штэ. Том хүүхдийг болохоор аргадахын тулд одоо жишээлх юм бол хурууга тасалж яана гэдэг ингээд илэг үзүүлээд бид нар ингээд үзүүлдэг штэ. Тэнгүү тэрэнд хүүхдүүд итгээл би тасалж чадахгүй байна гэл тасалсан хурууга 50 энтергээ бас айхтар одоо хүүхдээ чинь биднээс ингээд янз бүрийн юм бас шаардах юм уу эсвэл бид нар тэрүүхэн хооронд хүүхдээ ингээд тайвшруулж чаддаг. Бид нар яг тухайн хүүхдтэйгээ ажиллахдаа ээж нь юм шиг, эгч нь юм шиг инээж хөхөрч одоо уйлах юм бол аргадаж тэгээд хөл гараа сарвалзуулахаас эхлээд бүх үйлдэлийг бид нар одоо өмнө дүр тоглож ээж тэр хүүхдийг тайвшруулад стандартынхаа дагуу үйлдэлүүдээ хийдэг. Бас тасаг хамт толноороо нийлж бид нар хүүхдийн тоглоомын өрөөг санаачилж байгуулсан. Энэ нь бол хүүхдийн эдгэрэлтэнд одоо стрессийг тайлж гин гэж ойлгодог. Ажи жаахан цаашаа хажаагаа. Тэр зааланд л байх юм бол миний сэтгэл нэг л ийм дүүрээд гоё байд юм аа. Тэгээ ер нь бол ахлах сувд чи ингээд тусдаа өрөөтөлдөө би бол заримдаа ингээд зааландаа гараад хүмүүсийнхээ биеийн байдлыг хянаад яаж яах гэд эргээд явж байхдаа тухайн сувлагч маань эмчлүүлэгчийнхээ амийг угаагаагүй ч юм уу те одоо нэг асаргаа сувилгаагаа ингээд хийж амжаагүй ч юм уу байх юм бол өөрөө ирэхгүй шууд тэр үйлдэлийг барьж аваад хийчихдээ. Тэгээ би заримдаа сэтгэл санаад тавгүй ингээл одоо хүнд янз янзын бодогдоод тийм байгаа үедээ хүнд хүмүүстэйг өөр ажил явуулдаг. Тэгтээ зэрэг би тэр нөгөө санаа зовоод байсан асуудлаа тий нөгөө стресстэй байсан тэр асуудлаа ингээд мартаад бүр өөрөө тэр лүү бүрэн уусч орж чаддаг учраас шууд ингээд зүгээр би зааландаа гараад эмчлүүлэгч дээрээ очиод ажиллаж байдаг. Бид хэд чинь ингээл одоо хаалгаанд ороод хаалгааны аргаар эрчим тэмцлэгний тасагтаа очиж ингээ болт хийдэг байлаа. Тэгээд тухайн нөгөө яг өөрийнхөө ингээд нөгөө хаалгаанд орсон хүүхдээ эргээд очиод болт хийгээд тэр хүүхдтэйгээ харьцаад тэгээд нөгөө хүүхд маань хөөх штэ яваад орохоор за өстө нэрэ өвдөлөхгүй гой боогоороо гэд ингээл тэгээд за манай хүүхдийн нэг жоохон өстө өвдөлт намталт хийгээд өгөөрэй. Би өстө хүүхдээ сайхан угаана арчнаа гэл ингээ болт хийгээд эдгэрэлт маань хүртэл маш хурдан явагддаг. Тэгээ хүүхд маань эдгээд ингээ өдрөөс өдөрт болт хийхэд орох болгонд нөгөө хүүхдийн царай маань гэрэлтээд нөгөө эхний өдөр бол ингээ ярих ингээд яриа муута дуусуултаа байсан хүүхд маань болт хийгээд орох болгонд ингээд яриа хөөрөөстэй болоод инээж хурж байгаа тэр бол мэдрэмж бол хамгийн сайхан байдаг.
Тэгээ хөдөө орон нутагта бас ажиллаж байгаагүй бид нар сургуультай орсноос хойш сувилагч клубыг байгуулад одоо хүүхдүүдтэйгээ ингээд ар гэрт нь өрхийн төвшөнд одоо тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж явуулж байгаа. Өрхийн сувилагч нар бүгд нийлээд ажиллаж байгаа боловч хүн бүртээ өдөр бүр хүрч чадахгүй байгаа учраас яг тэр үед нь бид нар гэрээ нөхцөлд одоо нэн шаардлагатай тусламж нь юу вэ гэдгийг баг болон өрхийн хэмжээнд авч үзээд тэр айлуудынхаа хүнийг эдгэртэл нь бас тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд сувилагч клубийнхаа хүүхдүүдийг одоо цуг хамтран ингээд ажилладаг манай багш нар бүгд нийлээд ингэж ажилладаг. Тэгээд жишээлх юм бол нөгөө цооролтой нэг өвчтөн ингээд одоо миний тэр клубийн хүүхдүүдээс хамт яваад тэр нь наашаа махан түрээ төлжөөд тэгээд цооролт нь ингээд эдгээд арьсан эрүүл болтол нь сувилж ингээд хүүхдүүдтэйгээ хамт явж исэн тэр одоо үр дүн сайтай өөрийнхөө хийж байгаа үйлчлэгийг хүртэл үйлчилж чадж байгаадаа бас одоо клубийнхаа хүүхдүүдээр маш их бахархаж исэн. Манай нэг сувилагч нарын бол 80% нь шинэ залуу сувилагч нар байдаг. Ингээд дандаа ашигласан сургуулийн маань төгссөн шинэ төгсөгч нараа бол хаглаа болон мэдээг үжүүлэн сувилагчаар бид хүлээж аваад энэ сувилагч нараа бол дадлагжуулсан байгаа. Манай сувилагч нар бол дадлаг туршлагатай болсон. Тэр болгонд би ингээд хагалгааны өрөөгөр ороод хяналт хийхэд надад ингээд нөгөө алдаа гарч ирдэггүй байхгүй юу? За энэс нэг алдаа олоо харцгасан ингээд явхлаар гарч ирдэггүй бүх юм яг таг яс ингээд стандартын дагуу хийж идэг. Тэгэхэд би бол өстө маш их сэтгэл хангалуун байдаг. Би ийм гоё хамт олонтой, ийм гоё ингээд баг болж манайх ингээд ажиллаж чадж байгаад бол үнэхээр бахархдаг. За төмөрч өдөр одоо энгийн тасвар руу шилжиж байгаа шүү дээ. За очиод би сая одоо хурдан эдгэрээ гараа шүү заяа. За. Анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлгийн эрчим тэмцлэгийн тасагт ажиллаж байгаагаар бол багтдаг. За анх удаа Монгол улсад их сургуулийн тогтолцоотой эмнэлэг бүрдэж мөн Япон менежментээр эмнэлгийн тусламж үйлчлээ, сувилгын тусламж үйлчлэгийг үзүүлж энэ баг хамт олонд орж ажилласандаа бол үнэхээр юм бахархаж байгаа. 2022 оны 2 сарын 9-ний өдөр манайх боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн харьяад манай эмнэлгийг бол шилжүүлсэн. Тэгээ энэ шилжилт болоо түүхэн шилжилт юм байгаа. Яагаад гэвэл анагаахын ухааны шинжилгээ ухааны их сургуулийн эмнэлгийн харьяад очсноор бидний цалин нэмэгдсэн. Эмч сувилагч одоо бүх хүний цалин маань нэмэгдсэн. Энд бол бас ганцхан би гэлтгүй манай баг хамт олон бол маш их баяртай байгаа. Манай эмнэлэг алгаа болон мэдээг гүйжүүлгээр мэргэжил дэвшлүүлэх сургалтыг бас өөрийнхөө энэ бааз эмнэлэг дээрээ бол авцсан. Ажиллаж байдаг. Түүний дээрээс бас шинэ сувилагчийн хөтөлбөр гэдэг тийм хөтөлбөр гаргацсан. Би одоо ахмад сувилагчийн хувьд бол өөрийнхөө бол бас залхамж халааг бэлдэж байгаа. Дан үеийн залуучууд ерөн голцоо байдаг. Бие бинийгээ дэмжиж өгдөг. Чи тэн дээр алдаж шүү, энийг тэгж болохгүй шүү гэд. Тэ нэгэндээ байнга тэгж зөвлөдөг учраас одоо ер нь ажилдаа ирчихэд буухтаа жоохон тааруухан болчих гээд тэгээ жоохон оройхоо шиг буун. Эрт ярддаг те ажилтгаа ажлынхаа хамт олонтойгоо юм яриа л те илэн талангүй байдаг учраас тийм сайхан байдаг, тийм гоё энергитэй хамт олонтой да. За манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн 80 жилийн болж байгаа. Үүнтэй давхцаад бас Дорногой аймгийн анагаах ухааны сургуулийн 60 жилийн болж байгаа. Энэ хүрээнд бид нараас ингээд сургуулаараа багшийн уулзалтаар 2 баг болоод Говийн болон Зүүн аймагуудаараа ингээд явж хахад ерөнхийдөө энэ Говийн бүсийн аймагуудад манай сургуулийн эмчнэр, шавнар, тасгийн эрхлэгч юм уу ахлах сувилагчийн ажлыг арай дээгүүр хуваар эзэлсэн байна. Одоо жишээлх юм бол Дундгой аймагт гэхэд ахлах сувилагч дандаа сувилгын албан тэр чигтээ манай сургууль төгссөн шавнар байлаа. Тэгээ манай сургуулийн хамт олон бол ер нь юмыг бүтээ хийгсэн чинь нэрмэгцэлтэй. Дээрээс нь тэгээд нэг ажлын ар дээр гарахын төлөө маш сайн мэрийч чармай зүтгэдэг. Тэгээ хүүхдүүдэд маш сайн сургахын төлөө бас оновчтой арга хэмжээг дор дорн шийдэж явдаг. Чи уралт нь байцлын төрхөд өгөө. Шүлсэн нэг аваад юу? Шүлсэн аваа хоёлаа. Аавтайгаа бол би уулзаж чадаагүй явуулсан л да. Тэгээд яг одоо өдөө энэ үед бас аав маань амьд байсан бол надаар ингээд яаж бахархах байсан бол те. Ингээд охиноороо хараад бахархаад миний баярлаад миний охин мундаг шүү гэд. Үдээ зэрэгтэй яваг юм хараад маш их бахархах байсан баха.
тэгж л болно. Тэгээ магадгүй тэгж хаад би бас аавынхаа газар дээр очиод охин ингээд сайн явж байгаа шүү гэдгээ очиж хэлнэ гэд бас төлөвлөсөн бодсон баг. Би өвөө бас нэг юм намайг төгссөн үед намайдаа их юм зааж өгөх гээд хажуудаа байлгаа 1 жил болсон юм. Тэгэхэд би жоохон муухай залууны жоохон юу ч юм уу үргэлж нөгөө мөнх байх юм шиг хүн сандын билээ. Нөгөө үргэлжлэл хажууд л ингээл байж байгаа юм ингээл тэгэхээр бодоод тэгж явсан бас их буруу. Тэгээд тэр өвсийг ингэж хатаадаг энэ үнийг ингэж барьдığım энэхүү гэж заах гад байхад би тэр үнийг боошодгүй өнгөрөөд тэгээ хамгийн сүүлд нөгөө сэлэнгэд ажиллаа байж хагаад би энэ бодлоо хэд тэгээд хөрхөн юу ч ярьж чадахгүй болцсон хань би очиод юу ч ярьж чаддаггүй тэгээ манай өглөөд тэгэл өнгөрч ирсэн юм да. Энэ мэрэгчлэр ер нь тэгэл цаашдаа өвгийнхаа зиндаанд хүрэх үс тийм энэ үнийг баяжуулна. Одоо нэгэн тал энэ мэрэгжлээ ёс одоо оргилд нь хүртэл явна доо. Би яг совилгуугаараа өөрийгөө хөгжүүлээд илүү энэ совилгч гэдэг мэрэгжлийг бусад хүмүүст ойлгуулах юмсан, үн цэнийг мэдрүүлэх юмсан гэж хүсдэг тийм. Ер нь одоо манай уламжлалын совилгч нарыг болох тэр хүм нэг жоохон нухаал байж идэг гэж зарим хүмүүс сарддаг юм шиг байгаа. Бас нэг олон чүшилтэй. Тэр хүмүүст бас ойлгуулахын тулд уламжлалтын ямар их энерги зарцуулж, ямар хөдөлмөр хүч хөдөлмөр гаргаж яж хүнийг яаж эмчилдэг гэдгийг бас болж өгвөл бүхэл хүмүүст ойлгуулахыг ер нь яванда сайн сургалт хийх хэлсэн гэж боддоо шүү дээ. Дээрэс нь энэ мэрэгжлийнхаа үн цэнийг маш их одоо ойлгож үнэлж явдаг. Бид нар энэ улс их орныхоо хүн ардыг одоо эрүүл сарвал одоо инх мэнд байхын төлөө бүх хүчин чармаалтаа дайчилж ажиллаж байгаагаараа маш их бахархдаг. Техник технологи маш их хөгжсөн. Энд бол нөгөө совилгч нараас сайхан суралцаасаа совилгч мэрэгчлийг сонгоосоо гэж их боддог.